Бид хүний сэтгэлийг хөдөлгөж чадах автомашин бүтээж чадсан гэж бодож байна. GX цувралын шинэ эрен энхүү эхэлж байна. Өмнөх 3 үеийн онцлогийг цогцлоосон 14 жилийн дараах анхны бүрэн шинжилэлт. Урд өмнө нь хизээж байгаагүй зүйлийг бүтээх нь гол зорилго байв. Миний бодлоор GX-ийн хамгийн гол онцлог нь нэг автомашинд засмал болон бартаа замын алинд нь ч өндөр гүйцэтгэлтэйгээр ажиллах боломжтой хосолмол шинж чанарыг шингээж өгсөн нь болов уу? Жолооч автомашиндаа суугаад зогсоолоос хөдлөх үед ч тэр мөн бартаа замд гараад авах үедээ ч тэр энэхүү автомашины өндөр гүйцэтгэл тогтвортой ажиллагааг мэдэрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид маань 2 удаа гайхширна гэсэн үг юм шүү дээ. Жинхэнэ бартаа зам зориулагдсан автомашин бүтээх нь Lexus-ийн хувьд шинэ сорилт байв. Хэдий тийм ч энэхүү сорилтыг хөгжүүлэлтийн багийнхан талархан хүлээж авсан юм. Бартаа замын автомашин нь өндөр гүйцэтгэлийг үзүүлэхийн тулд асар хүчтэй, бат бөх чанартай байх ёстой. Тийм ч учраас хөгжүүлэлтийн багийнхан үйлдвэрлэлийн процессыг дахин 1 жилээр сунгаж, төслийн дундаас үндсэн платформыг шинчилж, бат бөх чанарыг сайжруулах тал дээр нарийн анхаарч ажиллажээ. Шинжлэгдсэн GX автомашин нь өмнөх загваруудтайгаа харьцуулахад дугуйн босоо тэнхилгийн суналтын зай сайтай шинэ төрлийн платформ дээр угсрагдсан. Ингэснээр бартаа замын жолоодлагын чанар сайжирч, тав тухтай хялбар жолоодлагыг бий болгож буй хэрэг юм. Ялангуяа спорт горим дээр бүрэн хурд авах үед жолоодлагын мэдрэмж тэр чигтээ сэтгэл хөдлөм динамик хэв шинжтэй болж хувирна. Жолоочийн сэтгэл хөдлөлийг бүгдийн шингээхийн тулд бид зогсошгүй хөдөлгөөнийг нам гүм тайван орчинтой хослуулах байдлаар автомашинаа бүтээсэн. GX бол уламжлалт бат бөх чанар. Уян хатан байдлыг орчин цагийн загвар хийцтэй хослуулсан, тансаг зэрэглэл болон бартаа замын төгс илэрхийлэмж болсон бүтээл. Автомашины анхдагч загварыг хадгалан үлдэхийн сацуу, дизайнерын алсын хараа, мөн чанарыг амжилттай шингээж чадсан нь хөгжүүлэлтийн багийнхны хувьд бахархам зүйл юм. Миний хувьд ерөнхий инженерийн алсын хараа болон хэрэглэгчдийн хэрэгцээг нэн тэргүүн тавьж, хөгжүүлэлтийн багуудтайгаа ижил зорилгын төлөө ажилласан. Хөгжүүлэлтийн шатанд бид огтхон ч бууж өглөгүйгээр зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудацгаасан. Шантрахыг үл мэдэн уггүй оролдох. Энэ бол GX автомашиныг бүтээсэн багийн амин сүнс юм. Хүсэл тэмүүлэл, гал эрмэлзэл, тууштай байдал нь энэхүү загварын гол хөдөлгөгч хүч байлаа. Түүнгүүгээр бол энэхүү гайхамшигтай өөрчлөлт ердөө мөрөөдөл төдийл үлдэх байв.